За сайн байцгаана уу? Бүсгүй хүнтэй дэлхий бүтэн иргэдэг юм аа гэсэн Нандин цэцэг гэдэг найрагчийн Нандин сайхан шүлгийн мөрөөр 71 дахь дугаар маань эхэлж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний 71 тоод зарлагаар эхийн алдар 2 дугаар зэргийн одонгоор сүйтэй ингрэ мялаас нь 5 бүсгүй нэг болох отхон цэцэгт эрхэм дотны найзуудаас нь баяр хүргэж цэцэгт мэндчлэгийг мань сонгон мэндчлэгээ дэвшүүлсэн юм а. Хевлийдэн тарих бүрэлдэж зүрх цохилдог бүсгүй хүн гэдэг өөрөө гайхамшиг юм. Өргөн дэлгэр эх орныхоо хүн амыг өсгөх бодлогод үнэтэй хувь нэмэр оруулж удам залгаж ураг гансан эрхэм сайхан 5 бүсгүй маань Монгол улсаас Шведийн хаан тулсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд мөн хөлзийгөөс шагналаа гардан амьдралынхаа дурсгалт мөчийг ёслол төгөлдөр өнгөрүүллээ. Бодроматана Монгол улсын ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний 11-р зэргээр алдартай 2 дугаар зэргийн одоогоо шагнасан тул энэхүү нийтийг бодлоо. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл. Батрын мөнх оюун танаа Монгол улсын ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний 71-р зэргээр алдартай 2 дугаар зэргийн одонгоор шагнасан тул энэхүү нийтийг бодлоо. Аважавын оюун туяа алдартай 2 дугаар зэргийн одоогоор шагнасан тул энэхүү нийтийг бодлоо. Чулуунбаатрын отхон цэцэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний 71 тоод зарлагаар алдарт эхийн 2 дугаар зэргийн одонгоор шагнаглаа. Түрүүнд алдарт эхийн одонгоор ингрэ мялаасанд халуун баяр хүргэе. За баярлалаа. Бүх ээжүүдээс баярын мэндийг баяр хүргэе. За өнөөдрийн энэ сайхан өдөр одоо ийм гайхамшигтай арын хаалгагүй авдаг хайр инэрлийн илэрхийлэл болсон энэ одон авж байгаад нь танд хэн нэгэн цэцэгт мэндчилгээ илгээсэн байна. За отхон цэцэг гэдэг энэ сайхан бүсгүйд эхлээд нэрээр нь шүлэг бичиж өгөөрэй гэсэн, захаа бичиж өгөөрэй гэсэн. Эхлээд би захааг нь уншиж өгье. Бүсгүй хүнтэй дэлхий бүтэн иргэдэг юм шүү. Бүсгүй биеэрээ хөсөг хийж, бүлээн зүр хевлийдээ цогтлуулж, эрхэм нандин үрсэн энэ амьдралд авчирсан сайхан чамдаа алдарт эхийн одонгоор ингрэ мялаасанд халуун баяр хүргье. Нандин сайхан сэтгэлдээ ухаалаг, дайчин, үзэсгэлэн төгөлтөр чимэн ад жаргалаар дүүрэн байх болтугай хайртай шүү. Найзуудаас нь гэсэн байна. За тэгээд отхон цэцэг гэдэг энэ сайхан нэрээр нь одоо ганцхан уушилэг бичүүлснээр бас энэ сайхан төрийнхөө алтан соён бод далбааны өмнө одоо уншиж өгье.
Оюун бэлэг төгөлдөр гоо үзэсгэлэн төгс оломгүй нандин бүсгүй заяанд мэндэлсэн Тэнгэрлэг ариухан ээжийн хайраар тэгш дүүрэн үрсээ хайрлсан гэрээг игүүлсэн наран төрөөр малаалгасан буян гэргийн хонгор эрдэнэ гинэн хонгор буян орчлон хорвоод давтагдшгүй цор ганцхан цэцэг одон ингэжтэй гэлзуулсан цаг мөнхийн тэнгэр найз минь нарнаас халуун элч минь цэн тогруу далайн амрааж цээжний нууранд чуулж наадсан эрүүгэр зуны дэрүүгэр таашинзнаас ирээн цэцгэс дэлгэрч анхилсан цэнгүүн зуны торгон мэндийг цэвэрхэн төссөн чамдаа илгээе их хүн хидийч томоогүй бяцхан охин илгэн дотроо дандаа эрх тангил хിവэрэ гараас ч хөтлөөд ертөнцийн хязгаарч хүрэх галтаа цогтой найзууд нь үүрт чиний төлөө гэсэн байна. За тэгээд энэ сайхан бүсгүүдээ бас сэтгэлээ сонсъё гэж бодож байна. Өнөөдөр энэ гоё өдөр одоо Тэнгис далайгаар хэмжүүлсэн Шведийн хаан тулсад 4-р үрээ төрүүлээд алдар тэхийн одон авсан эрхэм дотны найздаа маш их хайртай шүү. Үргэлж чинийхээ талд шүү. Чи минь одоо биднийхээ бахархал шүү гэд найзуудаас нь бэлгээс нь мэдчилгээг нь уламжилж ирсэндээ баяртай байна. Амбер гидий байд юм байна. Үзчихсэн болохоос биш ингэж над дээр ингэж бодсонгүй. Найзуудтай баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Амжилт хүсье та нартай. За баярлалаа. Танд ч гэсэн бас ас жаргал эрүүлийг хийх хүсье. Үр хүүхдүүд нь ч гэсэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За танаа нөхөр ч нөө тий. За ер нь хайн сайтай бүсгүүчүүдэл зоригтойгоор олон хүүхдүүд төрүүлдэг штэ тий. Тэгэхээр одоо өнөөдөр хайртай хань нь алдар тэхийн одонгоор ингэрээ мэлаасан байна. Сэтгэлээ байна. Оо маш өндөр байна. Болж исэн мэдрэмж ер нь ямар исэн бэ? Айгуу сандарч исэн. Эхний хүүхд чинь гэдэгтэй байлаа. Одоо 17 тоо шүү. Энэ сууж шүү. Одонгийн охин энэ сууж байгаа юм. Нэг охин нэ шүү. За тэгээ та хоёртаа бас гэр бүлд наз жаргал хүсье. Ер нь Швед дээрээ хэдэн жил болж байгаа? Одоо 10 жил болж байна. Тий 11 жилтэй. Манай баг хоёр Швед төрсөн. За тэгээд гэр бүлд наз жаргал хүсье. Баярлалаа. За.